За, Библийн үгийг хамтдаа харцгаая. 1-р хаад 17-гийн 1-ээс уншъя. Гидеадын сорьшигчдын нэг Тишбэ хүн Элия Ахабд миний хүнд итгэдэг Израилийн бурхан эзний амьд буйгаар тангарглээ. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш борооч орохгүй, шүдэрч буухгүй болно гэв. Эзний үг Элиад ирж эндээс явж зүүн зүг рүү эргэвтэн. Йорданы голын зүүн талд орших Херит хорхны хөвөөнд нуугдсан амьдар. Орхины уснаас уу би Хэрэнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа. Элия явж эзний үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад Йорданы зүүн талд байх Херит хорхны хөвөөнд амьдрав. Хэрэнүүд түүний өглөө орой болгон талах болон мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас удаалдаг байв. Тэр нутагт бороо ороогүй-гээс болж удалгүй өнөөх горх хатаж ширгэжээ. За, сүүлийн үеийн залуу үеийнхэнтэй ярилцаж үзвэл сайн ойлгохдохгүй үгнүүдээр ярьдаг болсон байлээ. Нөр хоорондоо бол инээж хөрлөөл шаа сонин солонгос хэлээр яриад ингээд ойлголцоод байдаг. Тэр нь гадаад хэлээр ярьж байгаа юм биш. Солонгосоор ярих нь ярина. Харин энэ юу гэдэг байгаа болоо гэмээр. Сүүлийн үед бас какаоток хэрэглэдэг болсон. Тийм болохоор уртын бичиг цаг их орно штэ. Тийм учраас түүнийг товчлож бичээд түүнийг явуулаад байдаг. Катог явуулахад тэгээ явуулчих юм бол манай үеийнхэн тийм юм уушхаар яах вэ? Энэ одоо юу гэдэг байгаа юм болоо? Яд ойлгохоо байлчин гэсэн үг. Би та бүхний нэг шалгаад үзгөө. Би зөндөө ихийг хайж үзсэн. Нэг өдөр би YouTube үзчихсэн чинь тийм юмнууд гарч ирж байлээ. Тэгээд хэд хэдийг би бичээд авчирлаа. Та бүхэн Зонбэчүү гэж юу гэсэн үг вэ? Мэдгүй. Энэ орд сууж байгаа сурагч нар мэдээд байна шүү дээ. За, сурагч нар битгий хариулаарай за. Капунса гэж мэдгүй. Кап гэдэг нь капчаги, гинэтхэн, бүниги, орамсгал, са. Мохол хэл. Тэгээд гомжин мэдгүй. Гонжин юу вэ? 학생들 알아? 뭐지? сурагч нар мэдгүй. 잘 몰라. 너무 진지하고 딱딱하고 엄격, 근엄, 진지 이런 의미를 하는. Хитрхи одоо хатуу, сонирхолгүй хүнийг гонжин гэдэг гинэ. 여미새. Тэгээ 여미새. 저는 이게 새 이름인 줄 알았어요. Би 여미새 гэхэр нь одоо шууны нэр юм бах таа гэж бодсон. 우리 학생들은 다 알아. Аний хүүхдүүд бүгдийг мэддэг. 남미새, 여미새. 저 뒤에 있는 분들은 지금 Хойно сууж байгаа хүмүүс одоо ойлгоогүй байгаа тий. Капунса гэсэн байна. 또 갑분사도 문제를 Капунсач юу гэдгийг мэдэхгүй байгаа х тий. 갑자기 분위기 싸늘해진다는 Гинт. 갑분사. Оромсгал сонин болохыг капунса гэдэг. 또 답정너. Тэгээ тавжонно гэдэг. Та нар мэдхүү? 학생들 다 알고 Тий, энэ хүүхдүүд бүгдийг мэдж байгаа. Хүүхдүүдийн бүгдийг мэддэг үг. 오하요. Ohio. 잘 모르죠? 이건 좋은 아침입니다. Энэ бол өглөөний мэнд гэсэн үг. 오하요 고자이마스. Ohio gozaimasu. Японы. Японы 또 금사빠. мэдчлэл гэж хэлээ. Бас 금사빠. 아세요? 금사빠 мэдхүү?
금방 사랑에 빠지는 사람. 금 гэвэл дорхноо 내가 사랑 이런 것들을 보면서 хайр ба гэвэл 세종대왕께서 дурлцдаг хүнийг. 잘 만들어 놓았는데 За ямар ч сан Солон улсын хэлийг бүтээсэн Сэжун хаан маш сайн хэлийг бүтээсэн боловч өнөө үеийнхэн чинь ингэж 이런 식으로 앞으로 хэлийг маш говьуулж сонирн болгож байна. Ингэж хэдэн 10-аад жил өнгөрөх юм бол бүр ойлголцохгүй болчдөг тийм эргэн үе ирэх юм байна да. 그냥 있는 Тийм 그대로 бодол төрлөө. 이런 말들 속에는 Байгаагаар нь хэрэглэхгүй байна шүү дээ, тийм. Яагаад гэвэл ийм үгэн дотор чинь хүний сэтгэл хөдлөл мэдрэгдэж байна уу? Мэдрэгдэхгүй байна, тийм. Тэр хүн ярьж байгаа хүнийхэн сэтгэл хөдлөл ямар байна? Тэр хүн ямар бодлоор энэ үгийг хэлж байгаа? Түүний гинэн цаалхан сэтгэлийг юм уу? Эсвэл сайхан сэтгэл, муухай сэтгэл юу ч мэдрэгдэхгүй байх болно. Хүний сэтгэл хоорондоо орсож, сэтгэл хоорондоо холбогдож ижил дотносдог найз болно, нөхөд болно. Харин шаа сонин үгнүүдийг зохиосон байна. Би ийм үгнүүдийг уншихдаа ерөөс одоо энийг үг гэж хэлмээр ч юм шиг, биш юм шиг, үүнийг өгөөлбөр гэхин цаашийн 이렇게 조금씩 변질이 ингэж баг багаар өөрчлөгдөж энэ 90 өөрчлөгдөжсэн ч хүмүүс түүнийг мэдэрч гинөө. Хүмүүс мэдхгүй. Залуу үеийнхэн бол харилцан ярилцахад эндээс асуудал мэдрэхүү. Асуудалтай гэж бодохгүй. Харин энэ хүүхэд эцэг эхчүүдийн харилцаанд бас асуудлыг үүсгэж байна. Итгэлийн амьдрал дээр ч гэсэн адилхан байна. Баг багаар хувирсан өөрчлөгдөж байна. Баг багаар бидний сэтгэлд махан биеийн сэтгэлийг авч үлдээд Бурхны үгнээс өөрийнхөө бодлыг илүүд авч үзэх юм бол өөрийн эрэхгүй бидний сэтгэл дорхноо ингээд өндөрт гараад өөрийнхөө тэр байр суурь өөрийнхөө зэрэглэлээ ухаарч чадалгүй амьдардаг хүмүүс олон байна. Бас хүмүүс донд амар зоригтой, ихэмсэг, нүүр бартан хүмүүс байд юм байлээ. Аврал аваад харсан чинь би Бурхны өмнө нүүр бартан байж чадахгүй юм байна гэдгийг л ойлгосон. Бас би цуглаан дотор ивэл авах ёстой хүн учраас цуглааны өмнө ч гэсэн би нүүр бартан байж чадахгүй юм байлээ. Яагаад гэвэл надад маш их сул талууд байгаа. Сул дутагдaltaй талууд байгаа. Бас надад мөхөс байдлууд байгаа учраас тэгээд бас энэ цуглаан дээр би өөрийнхөө санаа бодлыг хамаагүй илэрхийлдэг биш. За энэ хүнээс ч гэсэн би ивэл өмсөх ёстой. Зарим хэдэн хүмүүсээс би муухай харилцаа тэдний харилцдаг үеч байсан. Харин тийм муухай харилцаанд ч гэсэн би өөрийгөө уурлаж гомдох биш. Бурхан надад ийм зүйлийг өгч байгаа юм байна. Бурхан намайг энэ асуудлаар дамжуулаад илүү намайг өсгөх гэж байгаа юм байна. Тэгээд Бурханы нэрээр ингээд хүлээж аавна гэсэн үг. Итгэлийн амьдрал донд хамгийн суур, хамгийн бейс болдог зүйл бол өөрийгөө үгүйсгэх юм. Өөрийгөө үгүйсгэнэ гэдэг нь зөвхөн өөртөө ойлгомжтой хүлээн зөвшөөрөгддөг зүйлийг л хүлээж авах биш. Өөртөө хүлээж авахгүй ч гэсэн зөвшөөрөхгүй ч гэсэн хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Миний нүдээр харахад тэр нь зөв юм шиг харагдаж. Миний нүдээр харахад энэ нь мөн. Миний гаргасан дүгнэлт нь зөв юм шиг. Миний харж үзсэн нь зөв юм шиг харагдсан ч гэсэн зөв чуулганаас тэр нь буруу гэх юм бол түүнийг ойлгож хүлээж авч чаддаг сэтгэлтэй байх хэрэгтэй. Тийм үү. Миний бодлоор наадахыг чинь сайн ойлгохгүй байгаа ч хэрвээ манай цуглаан тэгж хэлж байгаа бол Бурхны боол та ингэж хэлж байгаа бол өөрийнхөө бодлоо орхиод
Би түүнийг итгэлээр хүлээж авъя. 이것이 신앙의 Итгэлээр хүлээж авах ийм зүйл яг итгэлийн амьдрал дээр бид нарыг итгэгч хүний хувьд суур болсон тийм сэтгэл гэсэн үг. 구원은 받았다고 Харин, 이야기하고 죄는 없다고 аврал авсан гэж ярьдаг 이 мөртлөө 마음이 за гим нүгэлгүй болсон би Есүст итгэдэг болсон гэж ярьдаг мөртлөө сэтгэл нь яг хаграагүй те өөрийгөө гүйсгэж чадаагүй хүмүүс байгаа. Сүмчоолон дотор ч гэсэн өөрөө ойлгохгүй байвал өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байвал ингээд өөдөөс нь нүдээ бүлтийлгээл ингээд заргалтаж ууралдаг хүмүүс байгаа. Өөрийнхөө дуу гаргаад яагаад их хэвстэй яаглаараа юм байгаа юм яаж байгаа ингээд ингэж зөрчилдөг хүн байна. Тийм хүмүүсийг арчаагүй хүн гэж хэл. 신앙에 Бид итгэлээр амьдарч байгаа хүмүүс 기본이 харин итгэлийн нэгдүгээр чадандаж хүрээгүй байна гэсэн үг. Суурайч мэдэхгүй байна. Итгэлээр хүн амьдрахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөрөө хичнээн зөв байсан ч гэсэн мундаг байсан ч гэсэн өөрийнхөө бодлыг орхих ёстой. Орхиод Бурхны үг ингэж хэлсэн бол тусамжуулан ингэж дүгнэлт хийсэн бол за тэгвэл би дагнаа. За хийя гэд Йордан гэдэг Йохан бишээ. Билээ. Йонатан ингээд дан хийгээ явж байлаа. Тэгсэн чинь тэн зэвсэг баригч хүү байдаг. Зэвсэг баригч хүүтэйгээ хамт явах гэж байгаа. Тэр үед зэвсэг баригч хүү юу гэж хэлсэн бэ? За надад айлдаарай би тантай хамт байх болно гэж хэлж байгаа. За хамтдаа хайж уншицгаая. 1-р Самуэль 14 дээр байгаа. 14-ийн 7. 6-аас уншия. 14-ийн 6. Йонатан зэвсэг баригч залуудаа явцгаая. Эдгээр хөвгч хөндүүлээгүй хүмүүсийн цэргийн анги руу гадлан очие. Бурхан бидний төлөө ажиллаж магадгүй. Олон үнээрч цөөн үнээрч аврахад эзэнд саад болох зүйл үгүй гэж хэлв. Зэвсэг баригч залуу нь түүнд зүрхнийхээ тааллаар уйлдэгтэн явагтун би таны хүслээр тантай хамт байна гэв. За энэ филистичүүдтэй байлдаан хийхээр явж байна. Харин ганцаараа явж гин үү? Олуулаа явж гин үү? Тий, ганцаараа. Хоёулахнаа л явах гэж байна. Хэрвээ та бүхэн зэвсэг баригч хүү юм бол дагаж явмаар байх уу? Үгүй үстэй тий. Энэ бол амиа хорлож байгаа хэрэгтэй адил. Амиа хорлож байгаа хэрэг шүү дээ. Та бүхэн магадгүй ингэж шийдлэн битгий дими юм яриад дээ. Мэдээж эзний аврал цөөн хүнээрч бас олон үнээрч цаад олох зүйл байхгүй гэсэн ч гэсэн тодорхой хэмжээнд чи боломжоо сайн бодож байгаад явах хэрэгтэй шүү дээ. Тооцоолоод явах хэрэгтэй. Хараахан өөрийн бодол байгаа хүмүүс хизээч Йонатантай хамт явж чадахгүй. Яагаад гэвэл өөрийнхөө бодлыг хайж нэгч үзээгүй учраас. Харин өнөөдөр зэвсэг баригч залуу юу гэж хэлсэн бэ? Явагтун би таны хүслээр тантай зүрхнийхээ тааллаараа уйлдэгтэн тантай хамт байна гэж хэлсэн. Тантай хамт байна. Та зүрхнийхээ тааллаараа уйлдэрэ гэж байна. Зэвсэг баригч хүү бол Йонатаны хэлсэн үгийг татгалцсан уу? Татгалзаагүй юу? Татгалцсан уу? Татгалзаагүй. Өөрийнхөө үзэл бодол гэж яахгүй юм те. Өөртөө ойлгогдчихсэн ч ойлгохгүй байсан ч Йонатан зэвсэг баригч залуудаа хөвч хөндүүлээгүй. Тэр дайснуудтай байлгаар явцгаая. Энэ чинь одоо нөгөө талаас харуул амиа хорлож байгаа гэсэн үг. Харин энэ зэвсэг баригч залуу
Таны зүрхнийхээ тааллаар үйлдэх төв. 마음을 같이하여 Би таны хүслээр хамт 이게 тантай хамт байна. 신앙을 가진다. Энэ чинь л одоо итгэлтэй хүний байдал. 백기들 소녀는 확실하게 자기 부인이 되어 За энэ зөвхөн харж залуу өөрийгөө 이게 자기 부인이 되는 거야. яасан? 내 마음이 네, 그리고 어떠하든지 내 눈에 보이는 형편이 어떠하든지 Үгүйсгэсэн байна гэсэн үг. 보는 것이 өөрийнхөө 내 주인이 бодод ямар байна? Үл 같이 харгалзан. 한다고 하는데 Манай эзэн хамт явъя гэсэн. Тэгвэл хамт явнаа. Би тантай хамт явнаа гэд. 당신의 마음에 있는 대로 За таны зүрхний 하십시오. тааллаар 내가 үйлдээрээ 마음을 같이 하여 би тантай сэтгэл хамт явнаа гэсэн. 이게 신앙입니다. Энэ бол итгэдэг хүний байдал. 그런데 마음이 무너지지 않고 마음이 이렇게 Харин сэтгэл нь үгүйсгэж чадаагүй хүмүүс, сэтгэл нь ингээд нураагүй хүмүүс ирээд 왜 그럴까? заргална. Яагаад ингэж байгаа юм? 교회 말 Яагаад хийх гээд байгаа юм? Яагаад цуглааны хийснээр хийх ёстой? 교회 말 듣기 싫으면 안 들어요. Цуглааны хийснээ хиймэргүй байвал хийхгүй байж болно. Та бүхний л сонголт. Та бүхний сонголт. 성경에 보니까 하나님의 말씀의 Библиэлд 받아서 Бурханы хэлсэн үгэнд удирдуулаад хохирсон хүн байгаа юу? 생각을 байхгүй. 따라가서 Харин өөрийнхөө бодлыг дагаж яваад хохирсон хүн бол зөндөө байна. Өчигдөр би эмэгтэйчүүдийн тэр ирсэн эмэгтэйчүүдийн цуглаан дээр хоньны талаар ярьсан. Хонь бол маш хараа муу. Хасах 10 орчим. Зүгээр нэг хасах 10 биш. D-opt гэдэг нэгж орж байгаа. Энэ нэгж бол зүгээр хасах руу орж байгаа биш. Тэрнээс бүр доошоо гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө урдах 3 метрийн зайд байгаа зүйлээс цаашхыг харж чаддаггүй юм. 3 метрээс цаашх зүйлийг одоо харсан ч хүн байна уу, хонь уу, чон уу гэдгийг ялгаж чаддаггүй гэж. Харин хонд юу нь хөгжсөн байдаг вэ? Чихэн хөгжсөн байдаг. Нүд хараа маш муу, харин сонсгол маш сайтай. Сохор хүмүүс бас тэгдэг шүү дээ. Хараа муутай ч гэсэн сонсгол их хөгжсөн байдаг штэ. Тийм учраас Иохан номын 15 дугаар бүлэг дээр хонь бол эзний хоолойг таньдаг гэж хэлсэн. Эзний хоолойг сонсоод дагаа явдаг гэсэн үг. Харин эзний дууг сонсолгүй явдаг хоньнууд эцэстээ өөрийгөө одоо хонь байна уу, чончин байна уу өөрөө ялгаж чадахгүй. Чон хончин хоёрыг ялгахгүй гэсэн үг. Хонь одоо хурж ирчээд өөр шиг дарж идэх гээд байхад энэ хончин байна гэж дагаа яваад байгаа гэсэн үг. Тэгээ эцэст нь чонны хоол бол. Энэ зөвхөн хоньны талаар ярьж байгаа юм биш. Бидний сэтгэлийг хэлж байна. Бид нар ч гэсэн бид нар өөрийнхөө бодолд итгэж удаан хугацаанд амьдарч ирсэн учраас Бурханы үг болон өөрийн бодол хоёрыг ялгаж салгаж чаддаггүй. Үүнийг тодорхой салгаж ялгаад үүнийг сайн сонголт хийж чаддаг байх ёстой. Харин Бурханы үгнээс өөрийнхөө бодолд илүү итгэдэг учраас шуулган луугаа бас Бурхан луугаа эсэргүүцэж, заргалдаж, зөрчилдөг хүмүүс маш олон байна. Маш мунхаг хүмүүс. Одоо тийм хүмүүс түүний сэтгэлийг харуул. Нэг удаач өөрийгөө үгүйсгэж үзээгүй юм байна, тийм. Нэг удаач би өөрийнхөө бодлыг орхиж үзээгүй. Өөрийнхөө дур хүслээрээ л амьдарч байсан байна. Нэг ч өөрийгөө хянжаагаагүй байгаа байхгүй. Тийм хүмүүсийг харахаар шуулган дотор ч гэсэн тийм хүмүүс байдаг. Харамсалтай л байна. Шуулгандаа удирдуулаад Бурханы үгээр удирдуулдаг байсан бол Бурхан бидний амьдралыг маш зөрөөж өгнө. Ивэж өгөх байсан. Харин тийч болохгүй байгаа. Бурханы үгийн дээр өөрөө байгаа учраас Бурханаар удирдуулж чадахгүй байна. Махан биеэр удирдуулаад яваад байгаа тийм байдлыг харахаар харамсалтай байна. Өнөөдөр бид нар пасторуудын уулзалтыг хийсэн. Урал хийсэн. Өөрийн
өөрийн цуглаанаа тарчаад пасторуудын хурал хийж байгаа. Тэгээд пастортай баг пастортай ингээд уулзаад өглөөжингөө ингээд ярьсан. Янпён пастор гэрчлэл ярьсан. Янпён цуглаан нэгцэл байдал хүнд байгаа. Одоогийн амьдарч байгаа байраа Янпёны цуглааны байрыг 400 сая илүү 500 саяар авсан гэж би сонссон. Харин өөртөө байгаа. Өөр нь 130 сая орчим байна. Тэгээд Янпён цуглаан хүнд байгаа гэдгийг пастор сонсоод 100 саяын өрийг Янпён сумын 100 саяын өрийг хэлтрүүлж өгсөн. Төлж өгсөн гэсэн үг. Тэгээд тэгсэн ч гэсэн одоо 90 сая орчим үлдсэн байгаа. Итгэгч гэвэл 4-5 хүн байна. Сарын хандив бол их гарсан үед 350 мянган вон гардаг. Тийм учраас энэ пастор ямар ч салингүй байна. Гэсэн ч цуглаанд банк тийм асуудал ирээд байсан. Юу гэвэл сумын хаяг унаад эвдэрсэн. Бүр бодоо олцсон. Тэгээд өөрийн сууж явдаг байсан машин бас эвдрээ. Түүнийг бүр одоо машин устгадаг газар явуулах уу эсвэл гадаад руу явуулах уу гэж байгаа. Гадаад руу явуулвал илүү их мөнгө өгнө гэхээр гадаад руу явуулаад тэгээд байхгүй. Энэ улсыг грантны улсыг оруулах гэжсэн аа газар доорх улсыг авсан гинэ. Заримдаа тэр газар доорх улс нь ингээд бүр бохирдоод гарахгүй үеч их байдаг гэсэн. Грантны улсыг холбоолохоор амар их мөнгө орно. Тэгэхээр заримдаа усгүй байдаг гэж. Ийм зүйл сонсоод би Солонгос ч гэсэн ийм газар байдığım уу гэж бодсон. Тэгээд битгий өөр зүйл хий. Янпён хотод байгаа бүх байруудаар яв. Тэгээд очоод сайн мэдээ тараа гэж хэлсэн. Тэгээд энэ пастор зав гарах болгон айлаар яваад сайн мэдээ тарааж цуглааны энэ талаар ярьж байсан. Тэгсэн чинь генетхэн хүмүүс нүүж ирээд ирсэн гинэ. Тэгээд тэнд цэргийн бааз байдгийг. Цэргийн баазанд ажилладаг нэг итгэгч гэр бүл нүүж ирсэн гэсэн. Тэгээд бас өөр тэндээс бас нүүж ирээд. Тэгээд сүүлийн үед бол 15 хүн орчим цуглаж байгаа гэсэн. Өнгөрсөн Туркийн сайн мэдээний аялал явсан шүү дээ. Тэрэнд би ч явж чадаагүй байхад энэ цуглааны пастор итгэгч нар нь пастраа бид нар пастор таныг Турк руу явуулмаар байна. Таны энэ аяллаа зардлыг бид нар бэлдээ. Харин та эхнэрийн зардлыг та залбираад Бурханаас аваарай гэсэн. Янпён цуглааныхаа Янпён гэдэг цуглаанаас ийм их онгоцны зардал гарна гэдэг бол гайхамшиг. Бид нар дандаа ахмадууд настай хүмүүс. Тэгээд ажилд явдаг хүн байхгүй. Нэг нь 70 гарсан хүн байгаа. Бид нар 1 жилийн турш ажил хайсан, харин ажил хайж олж чадаагүй. Ажил хийхгүй байгаа гэсэн. Дандаа л ажилгүй ахмад хүмүүс. Харин тэд нэр пастрыг Туркийн сайн мэдээний аялалд явуулж явахад туслая гэд тэд нар залбираад сан босгоод би ч явж чадаагүй Турк руу энэ ихнэр нөхөө хоёулаа яваад ирсэн.
갔다 와서 이제 한 일주일 Явж ирсний дараа нэг 7 хоногийн дараа 빨리 커지지. машин нэвтэрсэн байна. 체리키 안 가고 그 돈으로 차를 Оо, хурдхан шиг нэвтрэхгүй яаваа. Хурдан нэвтэрсэн бол Турк явахгүй, Турк явах мөнгөөрөө тэр машинаа солиулах байсан шүү дээ. 자동차. Харин 3 зүйл дээр бид нар шийдсэн хандив хийсэн. Машин тэгээд 깜판을 하는데 тэр хаяг хийхэд 2 сая 600. 300만 원. Тэгээд кранны ус аач ирэхэд 3 сая. Машин авахад 3천만 원이 30 сая. 중고로 Хуучин машин шүү дээ. 다 합하니까 За бүгд нийлүүлсэн чинь 335 сая орчим хэрэгтэй байсан. Хэрэгтэй байсан. Өөрөө бас харсан ч Янкион цуглаанаас ийм их мөнгө гарахгүй. Боломжгүй. Яагаад гэвэл сард 350 мянган вон хандив гардаг учраас. Машин одоо байхгүй болсон шүү дээ. Тэгээд метрогоор яваад, автобусаар яваад тэгжсэн. Мэдээж бид нар тусалж болох байсан л да. Харин бид нар тусалснаас бурхан тусалсан илүү дээр гэсэн бодол төрөөд уулзах болгондоо түүнд зөвлөмж хэлж өгч тусалсан. Харин түүний ээж өнгөрсөн он тэр пастрын ээж нь өнгөрсөн он насарсан. Амьдарч байсан орон сууц байсан. Ээж нь нас арсан учраас хүүхдүүд нь энэ орон сууцаа зараад 이 목사님한테 тэр пасторт нь 1,700만 원. 1,700만 17 саяг 주더라는 거예요. өгж ийн. 그래 이 목사님이 내가 내 딸을 위해서 Тэгээд энэ пастор 이 딸이 돈이 필요할 때 охиндоо хийж чадах зүйл 내가 байгаагүй. 성교학도 있고 또 사역을 하면서도 아주 어려운 교회들만 다녔기 때문에 진짜 딸에게 Дандаа ингээд энэ пастор болохоор хэцүү суглаануудаар яваад байсан учраас охиндоо юу ч хийж өгч чадаагүй учраас би 17 саяг охин минь чамд өгье. Чамайг хормаа хийхэд энэ мөнгөөр хорим хийвэл сайн байна гэсэн. Охин нь 26 долоотой. Тэгээд охины энэ данс руу мөнгө нь орж ирсэн байсан гинэ. Энэ пастрын сэтгэлч гэсэн би хизээч ээжийн энэ нас арсны энэ мөнгийг ашиглахгүй гэж шийдсэн. Харин гинтхэн суглаанд ийм асуудал гараад мөнгө хэрэгтэй болсон байна. Дандаа л ийм мөнгө санагдаад байсан гинэ. Бодогдоод байсан. Харин сэтгэл дотроо би охины төлөө ажиллаж энэ мөнгийг галаад өгсөн дээр үү эсвэл бурхан миний охины ирээдүйг өдөртсөн дээр үү? Пастор юм чинь тийм зүйл бодож байгаа. Бурханаа би охины төлөө 17 сая бэлдсэн. Харин энэ мөнгийг би охиндоо л ашигламаар байна. Харин бурхан миний түүний сэтгэлд дандаа ийм бодол төрүүлээд байсан. За чи бол охиндоо 17 саяын мөнгийг ирээдүйнхээ төлөө хийж өгч чадаж магадгүй. Харин энэс өшөөг чи хийж өгч чадахгүй зү. Харин би чиний охины чинь төлөө ажиллавал 17 саяас ч дээр илүү ихийг хийж өгч чадна. Чи алийг сонгох вэ? Тэгээд энэ пастор энэ бол бурханы үг юм байна. Бурханы өгж байгаа бодол юм байна. За тэгвэл манай суглаанд одоо 35 сая хэрэгтэй байгаа. Би 17 саяг тэгвэл бурханд өргөё гэд шийдсэн. Тэгээд хандивыг өргөсөн байна. Гэсэн чинь итгэгчнэр нь дандаа ахмад хүмүүс, бас ажилгүй хүмүүс шүү дээ. Тэгээд нар чинь юу ч хөө тийм хүмүүс. Тэгсэн чинь бүгдээрийн эдгийнхаа сэтгэл нь ингээд огшоод
мөнгө цуглуулад 어떤 분은 зарим нь бүр 3 саяыг хийгээд, зарим нь бүр 5 сая хийгээд, 어떤 분은 200만 зарим нь бүр 2 сая хийгээд 그렇게 해서 ингэж цуглуулад 다 채워지. бүх мөнгө нь цугларсан байна. 그 차도 새로 사고 Машин ч гэсэн шинэ машин аваад, хаяг ч гэсэн шинээр хийгээд, грантыг ч гэсэн шинээр суулгасан. Гэсэн ч гэсэн бас хэдэн зуун мянга үлдсэн байна гэж тэр пастор гэрчлэл ярьжсэн. Би түүний гэрчлэлийг ингээд сонсож байхад маш талархалтай байсан. Маш бурханы алдрыг өргөж өргөмөр байсан. Пастор бүгдийг сонссны дараа пастор хэлж өгсөн үг байгаа. Тэрэн санаанд ороод өнөөдөр та бүхэнд хэлж өгмөр байна. Итгэгч нар нь сүм цуглаандаа үйлчлүүлж пастор бас ахлагч нарт үйлчилж байгаа гэж боддог үстэй. Харин бурхан итгэгч нараар дамжуулаад пастор бас ахлагч нарт үйлчлүүлдэг болгож байгаамаа. Энэ нь бурханы ивэлийг авч байгаа гэсэн үг гэсэн. Тэгэхээр зэрэг итгэгч та бүхэн цуглаандаа үйлчилж цуглааны ажлыг хийж байгаа нь та нарын хүчээр, та нарын мөнгөөр үйлчлэгээ хийж байгаа биш. Бурханы өгсөн зүйлээр, бурхан өгсөн учраас бид нар үйлчилж байгаа юм. Харин бид нар бодохдоо би мөнгөтэй учраас би үйлчилж чадчихээн гэж бодоод байдаг гэсэн. Бурхан сүм цуглаандаа үйлчил гэж энэ мөнгө санхүүг өгж байгаа. Харин хүмүүст итгэл байхгүй учраас бас хайран байна гэж боддог болохоор сайн мэдээний үйлчлэлд зарцуулж байгаа юм биш. Өөртөө зориулаад зарцуулж байна гэсэн. Тэгвэл бурхан цаашид түүнд өгөх боломжгүй байна. Бурханы өмнө бид элбэг дэлбэг сайхан амьдралтай болохын тулд яах ёстой вэ? Бүгдээрээ минийх биш, бурханых гэж бодох хэрэгтэй. Бурхан бидэнд өгсөн гэсэн. Чи энэ санхүүг эзэнд үйлчлэхэд зарцуулаад үз. Чи эзэнд өргөөд үз. Тэгвэл би чамд бүр их зүйлээр хангаж өгье. 종을 섬기려는 마음을 가지면 하나님이 섬길 수 있는 물질을 주는 것이다. 내가 교회를 섬기려고 하는 마음을 가지면 하나님께서 교회를 섬길 수 있는 물질을 бурхан итгэгч нарт тийм мөнгийг өгч санд болгондоо үйлчлэх боломжийг өгч байгаа юм аа гэж. Өөрийнхөө хүчээр сүм болгонд үйлчилж байгаа биш. Бурхан тэдэнд өгсөн учраас бурханы зүйлээр тэд нар үйлчилж байгаа хэрэг шүү. Харин хүмүүс түүнийг өөрийнхөө зүйл гэж бодож өөрийнхөө төлөө ашигладаг учраас бурхан өшөө өгөхгүй байгаа юм аа. Эхэнд эзэнд түүнийг зориулвал бурхан түүнд зориулж бүх зүйлийг элбэг дэлбэг болгож өгнө. Бурхан пастор өнөөдөр энэ тухайга маш дэлгэрэнгүй нухацтайгаар ярьж өгсөн. Харин хүмүүс үүнийг өөрийнх нь гэж боддог учраас өөртөө зориулаад ашиглах гэдэг болохоос бурхан мэдэн бүх зүйлийг өгнө гэж байна. Бурханы боолд үйлчлэх сэтгэлийг өгж байна. Би энэ үгийг сонсоод өнөөдөр 1-р хаад 17 дугаар бүлгийн санаанд орсон. Энэ үгэн дээр харвал бурхан Элияд хэлж байна. Ахаб бурханы иш үзүүлэгчдийг бүгдийг алсан. Ахабын хийсэн гэм нүглээс болж Израильд бороо орхоо илсэн байна. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш борооч орохгүй, шүүдэрч болохгүй. 그 신의 물을 마시라. 내가 까마귀들을 명하여 거기서 너를 먹이게 하리라.
자, 지금 하나님이 Эндээс явж зүүн зүг рүү эргэхтэн Йордан голын зүүн талд орших Хэрит голны хөвөнд нуугдан амьдр. Орхины уснаас уу би хэрээнүүдэд чамайг тэнд тижээхийг тушаа гэж айлтлаа. 근데 하나님이 누구를 통하여 За бурхан хин чахгүй тэр газарт Элияг явуулсан. Харин юугаар нь дамжуулаад түүнд хоол өгсөн бэ? Тий, хэрээнүүдээр дамжуулаад. 그래서 6절에 보면은 6-р эшлэл 까마귀들이 아침에도 떡과 고기를 저녁에도 떡과 고기를 хэрээнүүд нь өглөөч орой болгон талах болон махыг авч ирж өгсөн байж тээ. За хэрэг юу хийж өгч байна? Сүүлийн үеийн педал гээд хүргэлтийн ажилчид байдаг шүү дээ. Тэр шиг хүргэлтийн ажил хийж өгч байна те. Хэрэг харин ямар амтан бэ? Бузар амтан уу, цэвэр амтан уу? Бузар амтан. Хэрээнүүдийн иддэг хоол дандаа бузар юмнууд муухай юм иддэг байхгүй. Хэрэг бас майгүй их шоналтай. 절대 이 까마귀가 음식이 있는데 그 음식을 다른 누구에게 갖다 준다. Цэж энэ хэрэг өөртөө хоол байхад тэрийг өөр хүнд авчирч өгнө гэдэг нь хэрэг гэдэг шууны сүн сонингоор хизээж боломжгүй зүйл. 음식이 없잖아요. Харин гэрээд бурханы боол Элия ингээд гэрээд бүүн дээр ингээд суудсан байхад идэх юм байхгүйсэн. Бурхан харин юугаар түүнийг хооллож байна вэ? 까마귀가 자기의 본성을 거스리는 거예요. 자기가 얼마든지 먹을 수 있는데 자기를 위하여 먹지 않고 누구에게 갖다 줍니까? Энэ хэрэг өөртөө хоол байгаа боловч түүнийг өөрт хүнд авчирч өгсөн бэ? Элияд авчирч өгсөн. 비가 오지 않아서 За энэ хэрэг 흉년이 들고 ороогүй учраас өсгөлэн болсон, уухан байхгүй болсон, идэх юм байхгүй болсон шүү дээ. Харин хэрэг юу хаанаас ийм хоол авчираад байна? 고기도 갖다 주는 거예요. Ганцхан талах хаад ирсэн биш, бас юу авчирсан бэ? Тий, 이 떡과 고기를 준비할 수 있다. талах. 누가 준비해 주고 해놓은 거예요? 하나님은 다 해놓은 거란 말이에요. 그러면 까마귀가 엘리야에게 음식을 갖다 주는데 이거는 까마귀가 수고해서 까마귀가 노력해서 얻은 것이 아니고 За хэрэг талах болон махыг Элияд авчирч өгсөн. Харин энэ Элия сайн хийсэн учраас тэгж байгаа биш. Бурхан хэрээнүүдийг тушаасан учраас юм аа. 떡도 있네, 고기도 있네. 이 까마귀가 자기 배를 채우기 위해서 이 떡과 자, 고기를 хэрвээ 먹으면 이 까마귀가 Өөрийнхөө 어떻게 гидсийг дүүрхийн тулд 더 이상 세임 хоол хүнс 하겠어요? болон талахыг эзэн байсан бол яах байсан бэ? Энэ хэрэг чинь 하나님 배락을 내렸어요. бурханаар ашиглуулах байсан уу? 이 까마귀는 Бурхан дахиж тэр хэрийг 자기 본성을 ашиглахгүй 거스려서 ашиглахгүй байх байсан. 자기를 харин 위하여 хэрэг 먹지 яасан? 않고 өөрийнхөө 하나님의 종에게 чаддаг өөрийнхөө хийж ир сурсан юмаа болоод бурханы боолд авчирч өгч байна. Өглөө оройгоор тэр хоолоо аваач өгч штэ тий. Тэгингээ яасан? Энэ Элияг хэдэн сар тий олон сар штэ. Өдөр болгон хэрээний авчирч өгч байгаа талах хоолноос амсаж идээд байсан гэсэн үг. 여러분 이것은 누가 준비해 준 거예요? 하나님이 Хэн авчирч өгсөн бэ? Үүнийг хэн бэлдэж 자, өгсөн? 그런 Бурхан 것처럼 бэлдэж өгсөн байна. 우리에게도 За тэгвэл бидэнд ч бас 하나님이 교회를 섬기도록 하기 위해 Бурханаар 복음을 섬기도록 чуулганыг 하기 үйлчлүүлэхийн 교회의 тулд сайн мэдээний ажлыг хийлгүүлэхийн тулд 하도록 하기 위해서 энэ цэцгийн баглаад биш цэцгийн 50-ын үүргийг 그런데 үүсгэх. 우리는 그 물질을 주를 위하여서 쓰는 것이 아니고 За тэгвэл бидэнд өгөгдсөн энэ санхүүг эзний төлөө 그래서 ашиглаж, 하나님이 우리에게 ашиглах биш. бас өөрийнхөө төлөө зарцуулаад байгаа хүмүүс олон байна. Тэгээд байгаа учраас Бурхан бидэнд илүү элбэг идэвхтэй өгч чадахгүй байгаа юм 그 аа. 음식을 가다가 그리고- 자기가 먹어버렸더라면 이 까마귀는 더 이상 쓰임도 받을 수 없을 뿐더러 이 음식을 얻지도 못할 거예요. Хэрвээ
одоо 엘리야에게만 өөрөөрөө ингээд 갖다 주면서 хэрэг ийдсэн байсан бол 했습니까? бурхан хэрэг ингээд хэрээгээр Элияг идүүлж яхад Элия хэрээд нь юм өгөхгүй гэж юу? Хэрээд бас идэх хоол өвлгүй яах вэ? Харин хэрэг за хоолоо би өөрөө идчих гэвэл дахиж хизээж бурхан хэрээгээр ажиллаа хийхгүй гэсэн. Элия гэлтгүү бас Илиш Зерфатын нэгэн эмэгтэй бас энэ уншаад байвал гараад ирдэг. Зерфатын бэлэвсэн эмэгтэй бол хүүтэйгээ ингээ хоёулахна байсан. Харин хамгийн сүүлд үлдсэн энэ жоохон горил, жоохон тосороо талах хийж идээд өөх гэж байсан. Нэгдүгээр хаад 17-гийн 9-дэр харуул. Зерфат руу яв. Би чамайг түгээр хооллоно гэсэн. Энэ Зерфат гэдэг газар маш олон эмэгтэйчүүд байлаа. Хоолхонсээр элбэг дэлбэг хүмүүс байсан байх. Баян хүмүүс ч бас байсан байх. Харин яагаад заавал бурханы боол бол энэ эмэгтэй шиг. Хамгийн сүүлийн тэр цааныхаа горил тосыг ашиглаад хоол хийж идчихэд өөх гэж байгаа. Хүүхдтэйгээ талахыг зорж боол хийж идчихэд өөх гэж байгаа хүн дээр олжсон бэ. Заавал яагаад. Харин 17-гийн 9-дэр тэр хариулт нь гарч байна. Босч Сидонд хариулагдлыг Зерфат руу яваад тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийн нэгэн бэлэвсэн эмэгт би тушаасан юм. Харин энэ бэлэвсэн эмэгтэй нь хоол хүнс их байсан уу? Үгүй. Зерфатын энэ хүн ч гэсэн маш их чадсан байх л та. 이런 걸 가지고 문제 꼭 보면 하늘을 빼먹지 않는 근데 하나님은 네가 그렇게 함으로써 Одоо бурхан бол чи ингэснээрээ хэн ивэгдэн гэж хэлж байгаа вэ? Энэ эмэгтэйг ингэж тэр бурханы боолд үйлчилснээрээ хэн ерөөл авах вэ? Өөрөө ерөөл авна. Өөрөө тэр хүүхэд нь ерөөл авна гэсэн үг. Чи одоо яах гэж байгаа вэ? Ганцхан тэр талбай хийж идчихэд өгч байгаа шүү дээ. Харин чи тэхээ байл. Өөрийнхөө одлоо нэг орхиод миний хийснийг нэг хийгээд үзсэн. Тэгвэл энэ чиний энэ горлны саунд горил дуусахгүй болгоод өгье. Тасаас дуусахгүй болгож өгье. Бурхан Зерфатын эмэгтэйд игүүлслийг хайрлаж өгмөр байсан. 너희 집에 있는 그 마지막 한 움큼의 가루는 너와 네 자식을 위하여 놔둔 것이 아니고 Чамд болон 내가 내 종을 위하여 чамд байгаа энэ горил нэг сав болон тосны жоохон хэсэг яагаад чамд ингэж үлдээснийг мэдхүү гэсэн эмэгтэй минь. Бурханы боолд үнийг өгч үйлчлээрэй гэж өгсөн байхгүй юу? 그러면 내가 너에게 풍성하게 해줄게. За тэгчих юм бол би чамайг элбэг сайхан болгож өгнө. Бурханы зааж өгснөөр болсноо болоогүй юу? Бид нарын юу идэж чадахгүй байна. Бид нэр элбэг болохгүй байгаа шалтгаан юу вэ гэвэл 나는 계산 속에 살고 있는 거예요. 이거는 너를 위해 쓰지만 이거는 복음을 위해서 이거는 너를 위해 чи битгий өөрийнхөө төлөө үнийг ашиглаарай. Чи сайн мэдээний төлөө ашиглаарай. Чи энэ талхмавыг эзэн үйлчлэхдээ ашиглаад үзээрэй. Тэгвэл би чамд илүү их гоё сайхан зүйлээр хангаж өгөх болно. Би чамайг илүү элбэг дэлбэг болгож өгнө. Хүмүүс харин ингэж боддог. Би хичээсэн учраас би чамайсан, би хөлсөө болж утсан болохоор олсон мөнгө шүү дээ гэж боддог. Ийм хайрын мөнгийг би яаж цуглаандаа өргөх юм? Би өөрийнхөө төлөө хадгалах ёстой шүү дээ. Залуучуудыг харахаар бас амар бачаарддаг.
Ач мэддэг шүү. Ягаад гэвэл залуучууд сайн мэдээнд үйлчлж сураагүй. Бас цуглаанд яаж үйлчлэхийг ч мэдэхгүй байх. Бурхан яаж үйлчлэхийг ч мэдэхгүй. 11-ийг ч сайн өрөхгүй юм шиг байна. Миний 1 сарын турш олсон мөнгө. Тэр мөнгөөр зүгээр амьдарч яг уу. Яагаад гэвэл Бурханд өөрийнхөө амьдралыг даадахгүй байгаа учраас. Бурхан та нарт мөнгийг өгч байгаа нь та нарын өөрсдийн чинь төлөө ашиглаарай гэж байгаа юм биш. 그러면 내가 너에게 더 풍족하게 해줄게. 믿음이 없어요. 안 믿어요. 하나님 안 믿어요. Итгэлгүй байвал Бурханд итгэхгүй. 하나님이 나 풍족하게 안 해요. Бурхан намайг илбэг дэлбэг болгож өгөхгүй байсан ч болно. Би хичээнгүй ажиллаа нэг сарын турш ажилласан мөнгөөрөө өөрийнхөө төлөө амьдрсан ч болно. Харин ингэж амьдрал ямар нэгэн өөрчлөлт байна уу? Байхгүй хэвээр л байна. 저 오늘 목사님 이야기를 들으면서 목사님이 이렇게 살아오시고 아니 성도들에게 이렇게 Пастрийн гэрчлэлийг сонсож үзэхээр гайхалтай. Пастор ингэж амьдарч ирсэн байна. Пастор итгэж нарт ингэж ханддсан байсан. 하나님이 통하여 종들을 섬기도록 했다. 그것이 하나님의 은혜를 입는 것이다. 종을 섬기려는 마음을 가지면 하나님이 섬길 수 있는 물질을 주는 것이다. 자기 것으로 종을 섬기는 것이 아니라 하나님이 그 사람에게 주셨기 때문에 하나님의 Дахин нэг хэлэхэд пастор ингэж хэлсэн. Хүн өөрийнхөө гэж боддог юм аа. Миний олсон мөнгө, миний цуглуулсан зүйл гэж боддог. Тийм учраас Бурханд өргөдөггүй. Харин Бурхан төрүүлээд өргөвөл Бурхан тэр хүнийг баян болгож өгнө. Элбэг дэлбэг болгож өгнө. Ингэж пастор өнөөдөр цэгцэлж хэлж өгсөн. Янпян пасторын гэрчлэлийг сонсоход ч бас би өөрийнхөө охины төлөө амьдарснаас эзэн миний охины төлөө амьдарсан дээр. Охин ч гэсэн 100 сая давж байсан гоё юм шүү. Гоё гэсэн чинь дараа нь жоохон харамсалтай сэтгэл төрсөн байх те. Харамсан. Самууним ч гэсэн энийг хүртэл аваа явчихна гэж бодсонгүй шүү гэж. Самууним пастор хоёулаа Янпяонд ингээд амьдарч байгаад маш хэрүүл авсан, маш хിവэл авсан байлээ. Янпяоны тэр пастрын гэргийг ч гэсэн гайхсан, алмаарсан. Та бүхэн харин тэрэн шиг өөрсдийнхөө итгэлийн амьдралыг эргцүүлэн бодох хэрэгтэй шүү. Яагаад гэвэл итгэлээр амьдраагүй учраас. Бурхан бидэнд бүх зүйлийг өгч байгаа. Тэр гэрэх өвөнд нуугдсан байгаа Элиад ч гэсэн Бурхан хэрээнүүдээр дамжуулаад талах олон боовыг авч өгч байгаа зү. Өгөхгүй байна уу? 아침 저녁으로 그것도 왜 아침 저녁으로 계속 갖다 주는 거예요. 사람 가루가 마지막 남은 가루 한 움큼 바로 먼저 먹게 해라. Тэрфатын эмэгтэй 그게 надад жаахан горил байна, бас жаахан тос байна. Энийгээ жоохон хүлээ олж ирчээд тэрийгээр талах боо хийж идчихэд хүүтэйгээ үхэндээ үлсгэлэн болцсон учраас тэхээс өөр аргагүй байсан. Харин Элиад өгсөн чинь үлсгэлэн дуусахыг хүртэл тэр тосон дуусаагүй энэ савнд байсан тэр горилн дуусаагүй. Энэ бол үнэн шүү. Үнэн. Жинхэнэ юм ярьж байна. Та бүхэн би цуглааны төлөө ингэж үйлчилсэн, тэгж үйлчилсэн ийм зүйл бас маш хоосон зүйл. Хэрэггүй. Тэгж чадсан хэрэггүй. Та нар хийх ёстой биш.
Бурхан 수 있도록 주셨단 말이에요. хийж чадхаар бүх зүйлийг бэлдэж өгсөн. Бүх зүйлийг өгсөн гэж бодвол 그것으로 삼아요. харин бид нар 다 түүнийг 나를 бүгдийг нь 위하여서 өөрийнх нь гээд бодцдаг. 그렇기 때문에 Бүгдийг 하나님이 өөрийнхөө төлөө 우리에게 зарцуулдаг 더 гэсэн. 많은 것으로 Тэгэхээр Бурхан бидэнд илүү их өгмөр байгаа. Харин тэгж чадахгүй болчихно гэсэн үг. 여러분들의 실제적인 믿음의 삶을 살기를 바랍니다. 실제적으로 정말 내 삶 속에 나를 도우시는 하나님, 내 기도에 응답하시는 Үнэхээр 하나님. миний залбиралд Бурхан хариулдаг аа. Миний залбирлыг зайлшгүй хариулдаг Бурханд та бүхэн уулзаасай гэж хүсэж 그러면 байна. 여러분의 신앙이 얼마나 Тэгсэн байвал та бүхний итгэлийн амьдрал ямар сонирхолтой, ямар гоё байх вүлээ. Харин энэ бүгдийг өөрийнх нь гэж боддог. Бүгд минийх. Бүгдээрээ минийх. Энэ бүхэн минийх гэж. Бурхан бидэнд эрүүл мэндийг өгж ээж бид нар ажил хийж чадна штэ. Бурхан биднийг хамгаалсан учраас энэ бүхнийг хийж 우리는 하나님 чадж байгаа маа. Бурхан хэрэг биднийг хүүхэд үлээх юм бол юу ч биш хүмүүс хийсэл алга бол. Харин та бүхний сэтгэл дээр Бурханыг та бүхний сэтгэлээсээ Бурханых гэд бүгдийг өргөдөг болоосаа гэж хүсэж байна. Тэгвэл Бурхан та бүхнийг илүү элбэг сайхнаар илүү тийм өдөртөж зүв замаар хөдлөн гэдэгт итгэж байна. Тийм Бурханы та бүхэн амьдрал дээрээ туршаасаа гэж хүсэж би Янпиан цуглааныг харахад бүх цуглааныхан гэртээ байгаа бүх зүйлийг хамаал аваад ирсэн байлээ. Гэртээ гаагаал бүгдийг хамаал аваад ирсэн. Ингэж та бүхэн бүх сэтгэлээсээ бүх зүйлийг бэлдэж байгаа тэр гэрчлийн сонсох үед сэтгэл талархаас өөр яах вэ? Би ч гэсэн урд нь Бурханы ивэл авсан байсан бол ийм зүйл багаар бодогдоод нэрээ тийштэй тэр үед Бурхан ингэж ажилласан шүү дээ. Бурхан ингэ гайхалтай ажлыг хийсэн шүү дээ. Тэгээд тэр шиг та бүхний амьдрал дээр ч гэсэн Бурхантай уулзаасаа гэж үсэн өрөө. Залбирцгаая. 거룩하신 하나님 우리 아버지. хайрт ариун Бурханаа талархаж байна. 하나님께서 우리의 마음도 주시고 또 우리에게 필요한 물질도 주시고 Бурханаа та бидэнд хэрэгтэй мөнгийг өгч, хэрэгтэй зүйлсийг өгч, хэрэг бидний сэтгэл байвал бүх зүйлийг хийж чадна гэж та хэлсэн билээ. Бурханаа бид нар харин мөнхөг цул дорой хүмүүс болохоор 하나님이 주신 것을 나를 위해 써버리고 또 나를 위하는데 내 방에 빠지는 өөрийнхөө төлөө бүх зүйлийг хийдэг тийм хүмүүс олон байна. Миний төлөө гэвэл хар хордаараа давхидаг, миний төлөө гэвэл бүх зүйлийг дайчлан хийдэг. Харин бид Бурханы өмнө өөрийгөө үгүйсгэж чадахгүй байдаг билээ. Өөрийнхөө арга барил, өөрийнхөө тэр даруй сэтгэлийг та бидэнд хайрлаж бидний ивэж өгөөрэй. Хүмүүст байдаг Бурханы сэтгэл энэ сүм чуулганд үйлчлдэг болгож өгөөрэй. Цуглаанда үйлчилж буу. Сайн мэдээж гисэн үйлчлдэг болж өгөөрэй. Бүх зүйлийг тандаа даатхан талархаж Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.